Оройн төрүүзэгчдийн би синус мэдээлэл хөтөлбөрийн Pro гарагийн дугаар эхэлж байна. Мэдээллийн товчхондоо танилцсан уу. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болжээ. Улаангуй сумын эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр иргэдийн саналыг тусгана. Манай аймаг халдварын өвчлөлөөрөө устдаа дээгүр урдаг байна. Улс аймаг дахь Монгол Ардын намын 30 дугаар бахурал болно. Түргэн сумынх нь өндөр наснуудаа хүндэтгэл үзүүллээ. Эдгээр боломжит мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. 2014 онд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой хөдөлмөрийн хилцээс хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Дээрх төсөл хөтөлбөр залуу яс эхлээд өндөр настан гээд нийгмийн бүхэл давхархыг хүмүүсийг хамруулахаар зорилтойсон байна. Нэг судалгаа нэрлээд байдаг нуугны өвчин чинь энэ одоо хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны наад захын зурштаас бол бидийг эрүүл мэндийн ахраад байгаамаа гэдэг юм уу. Энэ ондоо иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн бүхэл насны иргэдийг хамарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болжээ. Мөн оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор сумын залуус төсөл хөтөлбөрт 40 сая ажлын гараар төсөл хөтөлбөрт 85.5 сая төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төсөөлсөн байна. Дээрх төсөл хөтөлбөрийн хүрээнд оюутан залуучууд зуны хамралдаар 21 хоногийн хугацаанд эзэмшиж буй мэргэжлийн дагуу төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцж, иргэдэд сурталчлах, сумын залуус хөтөлбөрийн хүрээнд тухайн сумаас ажилгүй иргэдэг сумынхаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшилт, гар бие оролцуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна. Ингэснээр 21 хоногийн хугацаанд дадлаг туршлагатай явуулж хөдөлмөрөө үнэлүүлэх боломж өртөх юм байна. За энэ 2014 онд бол залуучдын хөдөлмөр эрхлэлийг дэмжих хөтөлбөр гэж шинээр бол хөдөлмөр хэлцээр дамжиж хэрэгжиж байгаа энэ төсөл хэрэгжиж байгаа. Энэ төсөл нь болохоор хөдөлмөр нь урд нь Монголын залуучдын холоо бол энэ аймагуудад сумуудад болохоор нэг төвөрчлөс маягаар нэг хэсэг том туршилтын байдлаар өссөн. Өнгөрсөн онд бол үрдүн бас нэг сайн гараагүй. Энэ жилээс бол хөдөлмөрийн аймгийн хөдөлмөр хэлцүүд бол гардан зохион байгуулж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаамаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол манай аймгийн хувьд сумын залуус төслийн хүрээнд 40 сая төгрөг, аялын гараа төслийн хүрээнд 85.5 сая төгрөг бол хуваарлагдсан. За сумуудаа бол экономийн тоонд нь харьцуулж байгаад оюутан залуус, аялгүй байгаа залуучдыг бол тоон харьцуултанд гаргаад хүмүүсийн засаг даргамтууд хөргүүлсэн байгаа. За энэ сумын залуусгийн хөтөлбөр нь яадаг вэ гэхээр за ихтэй сургууль сурж байгаа өдрийн ангийн оюутнууд зуны амралтаараа сум орногтоо ирж сурж байгаа мэргэжлээрээ тэр сумын иргэдэд мэдээлэл, сурталчилгаа хүргэх. Одоо жишээлбэл шүдний чиглэлээр сурж байгаа одоо хамгаахын оюутан сумын дээрээ эмнэлэг дээр ажиллаад сумынхаа иргэдийн одоо хүүхдүүд сумынхаа одоо хүүхдүүдийн шүдийг үсгэж юм ийм нийгэм тусдаа үйлчлэгийг үзүүлэх иймэрхүү хөтөлбөр төсөл байгаа. За аялын гараа гэдэг төсөл маань бол сум орногт аюул ажиллагаа эрхлэхгүй байгаа ийм залуучуудыг орон нутгийн одоо төсвөр хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтанд ажиллуулад тэрийг бол ажиллуулахдаа бол 21 хоногийн хугацаанд ажиллуулна. Тэр 21 хугацаанд ажилласан ажлынхын хөсөг бол хөдөлмөрийн хэлцээс тэр одоо ажиллаж байгаа ажилгүй залуучууд бол олох ийм хөтөлбөр хэрэгжиж байгаа маа. За энэ хөтөлбөр хэрэгжсээр бол одоо сум орнот ажил эрхлэх байгаа залуучуудыг бол төр ажлын байр хангах зорилготой, урлагийг нэмэгдүүлэх зорилготой. Бас одоо энэ улс орноос хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр бүтээн байгуулалтанд ажиллавал гаднаас одоо аялах хүч биш дотроос одоо өөрсдөө бүгднийг бэлтгэхэд энийг цаашдаа чадахжуулаад энэ бүтээн байгуулалтанд ажилд оролцуулах ийм зорилготой хөтөлбөр юм аа. Мөн өндөр насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд 40-оос дээш насны иргэд болон эзэнтэй Монгол хөтөлбөрийн хүрээнд нийтийг хамарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх бөгөөд тухай бүрд нь хэвлэл мэдээллийн байгууллагаар зарлах байна. Харин ахмад насны төсөл хөтөлбөрийн хувьд одооноос хэрэгжиж явах боломжтой байна. 2-3 ахмадууд ажил мэргэжлийн чиглэлээрээ бүлгэн байгуулна. Иргэд болон шин залуу боловсон хүчин ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлээ сонгох гэж байгаа сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгч сургалт зохион байгуулах юм байна. Дээрх сургалтад зөвлөгөөний 3 сарын турш явуулах бөгөөд 1 сая төгрөгийн өртөгтэй байдаг байна. Тиймээс иргэд хөдөлмөрчид та бүхэнд өөрсдийн хөдөлмөрийн үр дүнгээ харуулах алтан боломж нээлттэй байна. Энэ 2014 онд бол хөдөлмөрийн хэлцээс 8 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ дээр бол одоо эзэнтэй Монгол хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтерийн дэмжих хөтөлбөр, ахмад настай иргэдийн хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөр, 40-с дээш настай иргэдийн хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөр гэх энэ ерөнхийдөө энэ дөрвөн хөтөлбөрийг би тайлбарлаад өгчээ. За тэгээд ахмад настай иргэдийн хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөр маань ерөнхийдөө яаж хэрэгжих вэ гэхээр мэргэжлийн өндөр ур чадвартай тухайн салбартаа олон жил ажилласан тийм туршлагатай хүмүүсээр одоо туршлагыг залуу үеийнхэнд уламжилж үлдээх зорилготой
Мөн ялгаах тэрэн дээр ахмад бас иргэдийн нийгмийн идэвхийг дээшлүүлж тэр хүмүүсийн одоо орлогыг тодорхой хэмжээр нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр маань хэрэгжиж байгаа. За энэ хөтөлбөрт одоо ямар хүмүүс яаж хамрагдах вэ гэхээр одоо ахмад настай хүмүүсийн бүлэгийн зохион байгуулалтанд ороод 1-3 хүний бүрэлдэхүүнтэй бүлэгийн зохион байгуулалтанд ороод манай дээр одоо хүсэлтээ гаргаад бичвэрэнтэй бүрдүүлээд энэ хөтөлбөртөд хамрагдах боломжтой. Мөн дээрээс нь ахмадын эрх ашиг хамгаалсан төрийн бас байгууллагын хөтөлбөрт маань хамрагдах боломжтой байгаа. Ийм хоёр чиглэлээр манай хөтөлбөр хэрэгждэг. За дараагийн хөтөлбөр маань 40-оос дээш настай иргэдийн хөдөлмөр дэмжих хөтөлбөр дээр болохоор зорилго нь гэвэл 40-оос дээш настай хүмүүсийн ажлын байр төр ажлын байр хангах зорилготой. Тэгээд энэ хөтөлбөр дээр одоо ямар ажил хэрэгжих вэ гэхээр хоёр чиглэлээр ажил хэрэгжиж байгаа. Энэ дээр болохоор нэгдүгээрт нь төмс хүнс ногоо жимсгэн тариалах төсөл хийж байгаа. Хоёрдугаарт нь иргэдийн эргүүл байгаль хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр одоо 40-оос дээш настай иргэдийг ажилуулах төр ажлын байр хангах гэж байгаа. За тэгээд энэ төмс хүнс ногоо жимсгэн тариалах төсөл дээр нь болохоор одоо тухайн орон нутгийн захиргаанаас нь газрын асуудлыг шийдэж өгöd бусд асуудлыг манахаас одоо санхүүгийн асуудлыг манахаас шийдээд энэ хөтөлбөр маань хэрэгжих юм. За энэ дээр болохоор иргэд бүлгийн зохион байгуулалтанд ороод манад төслөө ялгаахгүй бичээд ирж болно. Мөн бүлгийн нөө иргэдийн эргүүл байгаль хамгаалах нөхөн сэргээх чиглэл дээр ялгаахгүй бүлгийн зохион байгуулалтанд ороод 40-оос дээш настай ажилгүй иргэд маань төслөө бичээд манад ирж хандж болно. Тий. За дараагийн хөтөлбөр маань болохоор хөгжлийн бэрхшээлтерийн дэмжих хөтөлбөр гэж байгаа. За энэ хөтөлбөр дээр нь болохоор хоёр чиглэлээр байгаа. Нэгдүгээрт нь болохоор хөгжлийн бэрхшээлтэнд буцалтгүй санхүүгийн дэмжлэг олох гэж байгаа. Энэ хөтөлбөр дээр болохоор энэ жилийн үед манай дээр 30 сая төгрөгийн санхүүжилт ирсэн. За энэ дээр болохоор ямар чиглэлийг барих вэ гэхээр нэг ажлын байр 1 сая гэсэн журмын баримтлана. Энэ дээр манай дээр хөгжлийн бэрхшээлтэд маань бизнесийн төслөө бичээд манай тандах юм байгаа хүсэлтээ гаргаад. За тэгээд тэрнийг нь манайх сонгон шалруулад тэгээд хэрэгжээ. За дараагийнх нь болохоор хөгжлийн бэрхшээлтээр иргэдийг ажлын байраа хангасан хүмүүсийг ажилуулагч урамшуулалт хамруулах хөтөлбөр байгаа. За энэ дээр нь яах вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэр нэг байнгын ажлын байраа хангаад 12 сараас дээш хугацаагаар хангасан тохиолдолд тухайн 13 дахь сард ажилуулагчид нь ажилуулагчийн урамшуул олох журмаар энэ хөтөлбөрийг хэрэгжих юм байна. За дараагийн хөтөлбөр маань эзэнтэй Монгол хөтөлбөр гэж байгаа. Эзэнтэй Монгол хөтөлбөр маань өнгөрсөн онд болохоор ялгаах хэрэгжижсэн энэ онд үргэлжлээ хэрэгжиж байгаа. Гэхдээ энэ онд хамруулах хүнийхэн тоон нэлээд цөөрсөн байгаа. За тэгээд эзэнтэй Монгол хөтөлбөр маань одоо хоёр чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжих юм байгаа. Нэгдүгээрт нь болохоор ногоо ажлын байр гэж байгаа. За ногоо ажлын байрны чиглэлээр болохоор ямар ажил хийгдэх вэ гэхээр ногоон бүтээн байгуулалтын чиглэлээр одоо иргэдийн бүлэг нутгийн захиргааны байгууллагуудаас одоо манад төслөө ирүүлэх юм. Ногоон байгууламж байгуулаа одоо мод тари зүлэгжүүлээч гэдэг юм уу тийм төслөө манад ирүүлээд тэрэн дээр нь зөвхөн манахаас яах вэ гэхээр одоо иргэд тухайн хүмүүсийн бүлгийн хүмүүс ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг нь мөн аюулгүй ажиллагааных хөлсийг манахаас олгох юм. Бус төрлийн зардлыг нь болохоор тухайн орон нутгийн захиргааныхын байгууллагаас шийдээд явах юм. За мөн нийтийг амарсан ажил дээр бол мөн ялгаа авахгүй манахаас тухайн нийтийг амарсан ажиллаж байгаа ажилгүй иргэдээ ажлын хөлсийг манахаас олгоод бус төрлийн зардлыг нь тухайн орон нутгаас явах юм. Энэ дээр болохоор нийтийг амарсан ажил дээр болохоор тухайн ажиллаж байгаа хүмүүсийн ажлын хөлс нь болохоор өдрийн хөлсөөр яаж байгаа. Өдрийн хөлс нь бол 13,585 төгрөгөөр энэ жил яаж байгаа. Тэгээд одоо тухайн ажилласан хүмүүсийн хөлсийг нь болохоор тухайн хүнийхэн шууд нэрийн нас банкнд манах шууд шилжүүлж байгаа. Тий. За ерөнхийдөө ингээд дөрвөн хөтөлбөр маань ингээд ерөнхийдөө товчхондоо юм байна. Иргэд та бүхэн амьдрч буй нийгэм орчныхаа хөгжил цэцгэлэлтэнд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл дээрх төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдаарай. 2014-оос 2024 он хүртэлх Улаангуй сумын эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийг гаргах гэж байгаатай холбогдуулан нутаг орондоо өөрийн хувь нэмрээ оруулж санал хүсэлттэйгээ тусахыг сумын засаг даргын 5 газраас нийт иргэдтэй уриаллаа. Дээрх саналыг 3 дугаар сарын 24-ний хүртэл хүлээн авах бөгөөд иргэд утсаар болон биеэр бичгээр авчирч болох юм байна. Улаангуй сумын эдийн засгийн хөгжлийн хэдийн төлөвлөгөө гаргах гэж байгаадаа холбогдуулан 3 дугаар сарын 24-ний хүртэл иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах оролжээ. Ингэснээр иргэд сум орон нутгийнхаа хөгжил цэцгэлэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа юм а. Сумынхаа эдийн засгийг хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, мастер төлөвлөгөөнд ямар асуудал тулгах, улмаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, нэн чухал шаардлагатай байгаа талаар оролцооны зарчим тулгуурлан таны өгсөн хариулт санал үнэтэй хөрөнгө оруулалт болох нь. Улаангуй сумын эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж байгаа 2014-өөс 2024 оны
одоо хугацааг хамарсан хөгжлийн хөтөлбөр боловсруулж байгаа. Тэгэхээр энд бол манай иргэд за аж ахуйн нэгж байгууллагууд хөөх хүмүүс за орон нутгаа хөгжүүлэх гэсэн чин сэтгэлтэй одоо хүмүүс саналаа өгөхийг уриалж байна. За энэ саналаа бол тухайн багийн дарга, багийн нийгмийн ажилтан за мөн одоо хамгийн газраар одоо өөрсдийнхөө саналыг бичгээр болно, биеэрээ ирж өгч болох юм аа. Ер нь бид бол хөгжлийн хөтөлбөрөөр боловсруулахгүй явахгүй болвол одоо хаашаа явж байгаагаа үл мэдж одоо таамагаар одоо тухайн ажлыг тухайн одоо орон нутгийг хөгжүүлнэ гэж байхгүй. За жишээлбэл өнгөрсөн онууд бол манай бусад сумууд буюу өмнө говь сум бол хийсэн байж байна. 2008-аас 2016 оны хөтөлбөр хийсэн. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт бол үндсэндээ 80% та хэрэгжиж байгаа. Мөн одоо төргөн сум хийсэн байж байгаа, тис сум хийсэн байж байгаа 2010-аас 2022 он хүртэл. За тис сум бол одоо жишээлбэл юу хийх вэ? Тухайн тис сумыг хөгжүүлэхийн тулд бид бол ийм төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Ард иргэдийнхаа төлөө ийм хийнэ. Энэ баримт бичгийн тухайн одоо сонгуулийн одоо үр дүнгээс үл шалтгаална энэ баримт бичих бол тухайн орон нутгийн хөгжлийнхэн баримт бичих болоод явах ёстой маа. Тэгэхээр одоо 16 онд жишээлбэл одоо сонгуулийн үр дүн болоод одоо бид бол өөрчлөлтөө гэхэд энэ бичих баримт бол өөрчлөгдөхгүй. Тухайн дараагийн одоо удирдлагууд энэ бичих баримтыг гол одоо бичих баримтаа болгож хөгжлийнхаа тулгуурыг болгож авчих хэвээр ийм бичих баримт байгаамаа. Тэгэхээр энэ чухал бичих баримтанд бас таны одоо үед хийх гэж байгаа учраас та бол энд үнэтэй хувь нэмэр оруулж үнэтэй саналаа өгөхийг бас хүсэж та бүхэнд бас энэ одоо мэдээллийг дамжуулж байгаамаа. Тэгээ 3 сарын 24 хүртэл бол санал асуулга байна. За Улаанбаам хотод нэг 700 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэндээс нэг 106 орчим одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийнхаа татврынхаа тайланг өгдөг аж ахуйн нэгж байгууллагууд байна. Энэ аж ахуйн нэгж байгууллагуудаас бизнес орчныхаа судалгаа буюу тухайн бизнесийг яаж сайжруулахын, таны бизнес цааш дэрн яаж хөгжүүлэхийн те энэ талын судалгааг авнаа. Тэгэхээр манай бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд энэ судалгаанд бас идэвхтэй чин сэтгэлээсээ хандаасаа гэж хүсэх байна. Мөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэл үйлчлэгээний бизнес эрхлэгчдийн одоогийн төрөх чадварыг тодорхойлох, ялангуяа сумын хэмжээнд хэрэгжүүлж буй шийдвэр зохицуулалтын хүрээнд оршиж буй бизнес эрхлэгчдийн өөрсдийнх нь үн дүнж төсөөлөл тулгуурлан тодруулах үүднээс бизнесийн орчны судалгааг явуулахар болжээ. Дээрх судалгаанд Улаанбаам сумд үйл ажиллагаагаа явуулдаг 703 аж ахуйн нэгж байгууллагаас 106 аж ахуйн нэгж байгууллага хамруулах юм байна. Улсын хэмжээнд 2011 оноос эхлэн халдварын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ онд Нисэн аймаг дээр хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болжээ. Дээрх Нисэн аймаг нь халдварын өвчлөлөөр улстай дээгүүрт ордог байна. Үүний нэгт манай улс аймаг багтаж байгаа лээ. Хавдар өвчлөлийн зэрэгээрээ улстай дээгүүрт ордог Нисэн аймагт хавдрын эсрэг аяныг үргэлжлүүлэхээр болжээ. 2013 оны статистик мэдээгээр хорт хавдрын шин тохиолдлын 57 орчим хувь нь Хөд орон нутагт 43% нь Улаанбаатар хотод гэж бүртгэгдсэн бөгөөд Уус хот Баян-Улгийн Дархан улс Сэлэнг Дорнод Сүхбаатар Завхан Говьалтай зэрэг аймагт тус аяныг өрнүүлэхээр болсон байна. Орон нутагт дээрх аяныг хэрэгжүүлснээр хорт хавдраас урдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хүн амын мэдлэгийг дээшлүүлж, үнэн бодит мэдээлэлээр хангах, эрсдэлт бүлгийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах тал дээр ажиллах юм байна. Эмч нарыг баг хөдөө орон нутагт 5-6 саруудад үзлэг, мэс засал гэсэн хоёр чиглэлээр ажиллах бөгөөд ингэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг тэр болгон авч чаддаггүй хөдөө сумдын иргэд болон малчдыг түлхүү хамруулах юм байна. 2014 оны байдлаар одоо хавдар судлалын үндэсний төвтэй хамтарч хавдрын эсрэг аяныг зохион байгуулж байгаа. Энд болохоор өвчлөл өндөртэй 9 аймаг хамрагдаж байгаа. Тэгээ энэний нэг нь манай аймаг. Яагаад гэвэл хавдрын өвчлөл өндөртэй байгаа учраас манай аймаг сонгогдсон байгаа. Тэгээд яагаад энэ манай аймаг сонгогдсон бэ гэхээр одоо жишээ нь хавдрын өвчлөл нь илгэний хоол боловсруулах талын хавдрын өвчлөл нь маш өндөр эрсдэлтэй. Дээрээс нь одоо улс аймагуудын жишгээс харж үзэхэд манайхад нэлээд дээгүүр байрыг эзэлдэг. Тэгэхээр ихэвчлэн энд одоо ямар хүмүүсийг хамруулах юм бэ гэхээр одоо хөдөө орон нутгийн малчид иргэдийг нөгөө яг тэр болгоно хамрагдаж чадахгүй хүмүүсийг ихэвчлэн хамруулах зорилгоор ажиллаж байгаа. Тэгэхээр тийм болохоор манайх нь одоо жилдээ гэхээр манай аймагт 300 гаруй хавдрын өвчлөл бүртгэгддэг. Энээс 70-80% нь нас бардаг байгаа. Тухайн жилдээ.
тэгэхээр өвчлөл өндөртэй учраас энэ аян манай аймгийг сонгож ажиллаж байгаа. Тийм болохоор манай аймаг одоо урд нь хавдар хөнгөлөлт хэмжлэгийн тасаг гэж байгаагүй энэ жил шинээр нэгдсэн. Тэгээд нэгдснээс хойш манай тасгийн үйл ажиллагаа хэвээ явагдаж байна. Тэгээ манай тасаг маань одоо яг шинээр нэгдсэн болохоор бас юм багш тоног төхөөрөмжөөс ихсүүлээ дутагдaltaй зүйлс маш их байгаа. Тийм болохоор хаан банк одоо хавдрын эсрэг аянтай хамтарч ажилладаг учраас бид нэр хаан банкинда Увс аймгийн хаан банкинд төсөл бичиж өгсөн байгаа. Тэгээ манайдаас хамтарч ажиллана гэдэгт бидэрт найдаж байгаа. Хаан банкныхан ч гэсэн өөрсдөө одоо хүлээж авсан. Хавдраас бол 2008 онд өвчсөн. Тэгээд одоо хотод яваад хаалганд ороод энэ дээр одоо дэмжлэг хүсэх сайхан явах гэж байна. Хавдраа өвчсөн хүмүүс бол яг идэхгүй өвчин гэж хүмүүс ярьдаг тийм биш. Эрт уншлаад тодорхойлох юм бол юмнасаа сайхан идэх өвчин. Хог сүргээд гэж байна. За одоо хавдрын одоо энэ булганы эмч тахлагчтай баярлалаа гэж хэлье. Эмч хүлсгээс хатаа тогтчлоо. Энэ чинь 2 сарын 19-нд нээлттэй гисэмлэг биш 12 сар 19 нээлттэй гисэмлэг 12 сар 23-нд өвч тавч эхэлсэн. Одоо их хавтаа 2 хонжинд эмч хүлсгээс сайхан тогтоо бүх юм бэлэм одоо гадна бол хоол унд хэрэгэлт авах шаардлага байхгүй. Ерөөсөө чинь нэмдгээс бүхэл найдвартай чанартай хоол нэмдгээс өгч байна. Манай аймаг бас хавдар өвчлөлөөр улстай дээгүүр ордог гэж байна. Тэгэхээр та бусад одоо иргэдтэй хандаад иргэдтэй хандаад хэлэхэд бол одоо ерөөсөө зөвөргөө байтал нэрт эрт уншчлаа эмчлэмээр байгаа юм да хамгийн гол нь. Мэдгээд бүр даамжирсан хойно үзүүлэл тэгээд уншсан хүн дээрэл хойно дээрээ зарим хүн найдваргүй болж байгаа. Хавдар бол ерөөсөө эдэгвч шүү дээ. Эдэхгүй нэгсэн байхгүй. Одоогийн байдлаар 300 гаруй хүн энэ өвчнөр өвчилсөн онцлогдсон бөгөөд жилдээ 180-аас 200 хүн шинээр онцлогдож түүнээс 70-аас 80% нь нас бардаг байна. Хавдар эдгэрдэг өвчин бөгөөд хамгийн чухал нь өвчний оншоо эрт тодруулах нь чухал юм а. Иргэд ихэвчлэн өвчний байдлаа хүндэрсэн хойно эмчит ханддаг нь үзв шим. Тиймээс өвдсөн хойно бус өвдгөөс өмнө эмчит хандах болон аливаа өвчнөөс урдсан сэргийл гарах хэмжээг авч байх нь чухал юм а. MBC News мэдээллийн хөтөлбөр эх 7 хоногт хуралдах Увс аймгийн Монгол Ардын намын 30 дугаар баг хурлыг онцолж байна. Удаа дараагийн сонгуулиудад ялагдаж үзээгүй энэ намын хувьд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээсний дараа болж буй хурлыг намын гишүүд хүдээгүй олон нийт сонирхон ажиглаж байна. Эх 7 хоногийн нэгд өдөр болох 30 дугаар баг хурлаараа Увс аймгийн Монгол Ардын намынхан хамгийн түрүүнд зохион байгуулалтын асуудал хилцэх байх гэсэн таамаг олон нийтийн тунд их байгаа. Намын зохион байгуулалт өөрчлөгдөж, шин бүтэц бүрэлдэхүүн гарч ирж, тэдгээр удирдлагууд намаа хэрхэн удирдахаас шалтгаалж 2016 оны сонгуульд ялалт байгуулах эсэх нь тодорхой болно. Тийм болохоор энэ баг хурал олон нийтийн сонирхлын дунд байж Монгол Ардын намынхны шинэ удирдагчхийн болгохыг чих тавин чагнацуугаа. Увс аймгийн Монгол Ардын намын байгууллагын ээлжид 30 дугаар баг хурлаа хийхээр аймгийн нам орон төрөлхчд дөрмөнд заасныхаа дагуу 30 хоногийн өмнө баг хурал хуралдуулах товоо зарлаад баг хурлынхаа төлөөлөгчийг сонгох журмыг батлаад нийт 19 сум анхан шатны намын оруудад хүргүүлээд хурал хуралдах хугацаа маань нэлээд дөхөж байна. Бэлтгэл ажил нэлээд хэвийн хангагдаад явж байгаа. Өөрөөр хэлбэл 2014 оны 2 дугаар сарын 17 оны 8 цагт намын орныхан зааланд 30 дугаар баг хурлаа эхлүүлэхээр бид товлоод үйл ажиллагаа маань бэлтгэл ажил маань хэвийн хангагдаад явж байна. Бид энэ удаагийн ээлжид 30 дугаар баг хурлаараа Монгол Ардын намынхан 27 дугаар их хурлын шинжилгээний бодлогыг авч хэрэгжүүлэх талаар нэлээд тодорхой ярилцсан. Өөрөөр хэлбэл энэ 30 дугаар баг хурлаараа бид одоогийн өнөөгийн байгаа Увс аймгийн нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт хийх журмаар аймгийн намын орооны дарга цас чихрийн улс төрийн илтгэлийг баг хуралдаа тавьж хэлэлцүүлнэ. 2009 онд туралдсан 29 дугаар баг хурлаас 30 дугаар баг хурал хүртэл хийсэн ажлынхаа тайланг мөн тавьж хэлэлцүүлнэ. 3 дугаарт зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр төлөвлөд явж байна.
Ямар ч тач олон нийтийн болоод Монгол Ардын намын гишүүд дэмжигчдийн хүссэн хүлээж байсан өөрчлөлт зохион байгуулалтыг Улс аймгийн Монгол Ардын намын 30 дугаар баг хурлаас хэрхэн гаргахыг хүлээх. 13,000 гаруй гишүүнтэй энэ намын өрүүдээ сонгогдсон 74 төлөөлөгч эх 7 хоногийн нэгд өдөр хуралдаж намынхаа бүтэц бүрэлдэхүүн болоод өнгөрсөн жилүүдэд хийгдсэн ажил алдаа оноогоо дэнслэх юм байна. Улс аймгийн Түргэн сумын нутгийн зөвлөлөөс тус сумаас Улаангон суманд амьдарч байгаа өндөр наснуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дээр гарах хэмжээг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Түргэн сумын засаг даргын тамгын газар нутгийн зөвлөл хамтран ахад наснуудаа хүндэтгэл үзүүлэн морин жилийн сар шинийн баярын хүндэтгэлийн золголтыг зохион байгууллаа. Дээр гарах хэмжээнд сум орны төлөөлөгч болоод тус суманд нэгэн үе ажиллаж амьдарч өөрийн хувь нэмрээ сумын хөгжил цэцэрлэлтэнд оруулж явсан өндөр наснууд өргөдөн ирсэн байна. Тус золголтыг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 2015 онд Түргэн сумын 90 жилийн ой баяр тохиогтой холбогдуулан сум орондоо хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна. Түргэн сумын засаг дарга төвний тамгын газар Улаангонд амьдардаг нутгийн зөвлөлийн удирдлагууд ахмад наснуудаа хүндэтгэж жил бүр ингэж нутгийн цагаан сар золголт зохион байгуулалтад нь чин сэтгэлээсээ талархаж байна. Ирж байгаа модон морин жилдээ Улс аймгийн Түргэн сумын нийт ард түмэн бүгдээрээ аз жаргалтай, эрүүл анги, ажил хөдөлмөртэй, бүтээлтэй, сайн сайхан байхыг хүсэн ёрья. Бас 2015 онд тус сумын ой болох байх уулын шувуу урдаас гэж ард түмэн бүгдээрээ хичээн чармааж энэ оноос эхлэн сайн бэлтгэж тэр ард түмнийхэн сум байгуулагдсан хүндэтгэлтэй ойг өргөн дэлгэр сайн сайхан үр бүтээлтэй тэмдэглэхийг хүсэн ёрьж байна. Энд одоо ард түмэн бүхэн эрвэхээр хүч хөдөлмөрөө гаргаж бүтээлтэй өгөхийг та бүхэнд хүсэн ёрья. Ой эгчнүүдэ Түргэн сумын хамт олон ерхийгд огт төрөл төрөстэйг энэ өдрийн хувьд улсандан хязгааргүй их баяртай байна. Тэгээд морин жилийн сар шинийн цагаан сараа их хоёрын жилийн хойн жил хүртэл ялгаараа инк амгалан төрлөөлө төвшин амгалан байхын ёрайлыг дэвшүүлье гэсэн. Одоо хүн бүхэнд нутаг орноороо бахархах сэтгэл гэж байдаг бах тий. Та одоо Түргэн сумынхаа юугаар нь бахархдаг вэ? Би одоо Түргэн сумын күм ном бол эрүүлийн сайн сайхан амьдралтай явдаг охт төрөл төрөсөг ерхийг тайран бахархдаг. За өнөөдөр Түргэн сумын Улаангон дахь өндөр настангуудыг хүлээж авах үйл ажиллагаа явагдаж байна. Ингээд энд хүрэлцэн ирсэн нийт өндөр настангуудтай болно. Тэдний гэрүүл ерхий хүүхдүүдэн ялгуулсан юм яг 17 дугаар жарны модон морин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж ажил үйлсдэн өндөр амжилт хүсэж амьдралд нь сайн сайхан бүхний хүсье өрөөе. 2013 он бол Түргэн жилийн хувьд бол амжилт бүтээл дүүрэн ийм сайхан жил болж өнгөрч байна. Бид оны эцэст 80 гаруй мянган толгой малдаа болж өнгөрсөн оноос 10 гаруй мянган толгойгоор малаа өсгсөн 20 гаруй мянган тонн өртөөрэ хадлан авсан. За мен одоо аймгийн аварга 3 төрсөн ийм одоо өндөр бүтээлийн жил болж өнгөрч байна. За 14 он бол бидний хувьд бас их түүхэн хариуцлагатай ийм жил. 15 онд сумын маань 90 жилийн ой болно. Энэ 90 жилийн ой өгсөн одоо бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрөөс эхлээд бидний зохион байгуулж энэ үйл ажиллагаанаас эхэлж ажлын хүмүүст томилогдож энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Бид нь 15 оны эхний хагас 6 сар гэхэд бол бид 90 жилийн өгсөн бүтээн байгуулалтын ажлаа хийж дуусгах ёстой. Энэний дагуу бид Улаанбаатар хотод бас мен одоо энэ нутгийн иргэдийн золголт уулзалтыг зохион байгуулж 90 жилийн өн одоо ажлын хүмүүсээ танилцуулж бас эх 7 хоног дотор бид Улаанбаатар хотод бас энэ арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Ингээд энд хүрэлцэн ирсэн ахмад уурдууд та бүхнээр уламжлан та бүхний өрх хүүхэд ачээ бүгд нь одоо мэд хүргэж сумынхаа 90 жилийн өн арга хэмжээнд одоо ихэвчлэн оролцож бүтээн байгуулалтын ажилд одоо өөрсдийн одоо нэр алдраа үлдээсэн ийм түүхэн ажлуудыг үлдээж ингэж одоо хамт олон найз нөхөд ууг өмгөөрөө нийлж одоо сумын одоо бүтээн байгуулалтын ажилд одоо оролцох та бүхнээс уриалж байна. За өнөөдөр Улаанбаатар Түргэн сумын нутгийн зөвлөлийнх нь золголтоо хийж байна. Тэгэхээр морин жилдээ бид ахмадуудаа хүлээж авч золголт хийх ажлаа хийж байна. Тэгэхээр өнөөдрийн золголтод манай Түргэн сумын уугуул ахмад наснууд маань хүрэлцэн ирсэн аймгийн нутгийн зөвлөл хүндэтгэл үзүүлнэ. Түргэн сумын застрагын тамга газартай хамтран хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Ингээд морин жилдээ нийт түргэнчүүдтэй настан бурлуудаа илгээрээ инкам болон төрлөөрөө төвшин амгалан байж
эрүүл энх байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. За сайн байцгаана уу? Улс нутгийн зан олондоо бас сар шинэний мэд дэвшүүлье. За манай Түргэн сумын Улаангомд байгаа нутгийн зөвлөл Түргэн сумын засаг даргын тамийн газар иргэдийн урал хамтарч жил бүр Ахмад буурлуудаа золгол хийдгийн уламжлалтай ажлаа бас өнөөдөр бид нар хийж байна. Ингээд жил бүр шиний 15-ны дотор багтаж бас нутгийн Ахмад буурлуудтайгаа сар шиний золголтоо хийх ажил маань одоо уламжлал болоо явж байгаа. Энэ жил бол 5 дахь жилдээ бид үргэлжлэж байгаамаа. Ингээд нутгийн Ахмад буурлуудаа болон өвс нутгийнхаа бүх иргэдтэй бид нар энэ золгон ирж байгаа 17 дугаар жарны ялгуулсан хэмээх модон морин жилийн сар шиний мэндийг нутгийн зөвлөлийн өмнөөс хүргэж байгаа юм хүлээн авна уу. За бид эх жил манай Түргэн сумын 90 жилийн болгож байгаа. Ингээд 90 жилийн арга хэмжээг өгтөж бас нутгийн зөвлөл нэг том ажлыг санаачилж хийж байгаа. Тэр ажлын маань нэг юу вэ гэхээр бид Түргэн сумын ургийн бичгтэй болох ийм ажлыг одоо санаачилж одоо хийж эхэлж байгаа бол томоохон ажлуудын маань нэг хэсэг байгаамаа. Ингээд та нартай бас баярлалаа. Хэсэг реклам сурталчилгаан дээр MBC-ээс мэдээлэл хөтөлбөрийн өгшлийг хүлээн авч байна.